Сайн байцгаана уу, намайг их шиглэн гэдэг. Би өнөөдөр та бүхэнд сургуулийн орчин дахин үндэсний ус ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмжийг сэдвээр богинохон бичлэг бэлдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн боловсролын судалгаагаар бохир уснаас үүдэлтэй өвчний 80% нь сургуулийн насны хүүхдүүдэд тохиолдог гэсэн байдаг. Сургуулиуд унтны усаа ихэвчлэн усан хангамжийн төвлөрсөн шугамаар авдаг. Ихэнх сургуулиуд ус цэвэршүүлэгч буюу фильтр ашигладаг. Ус цэвэршүүлэгчийг тогтмол ариутгаж шүүлтүрийг сольсноор бид өдөр бүр цэвэр ус уух юм. Сургуульд байгаа ариун цэврийн өрөө бол сурагчдын эрүүл ахуйд нөлөөлөх хамгийн чухал зүйлүүдийн нэг. Тиймээс энэ өрөө тодорхой хэмжээнд өөрийн гэсэн стандарттай байх ёстой. Ариун цэврийн өрөөнд заавал угаалтуур, урсгал ус, саван, цаас гэх мэт зүйлс байх шаардлагатай. Мөн эрэгтэй эмэгтэй сурагчдад тустай ариун цэврийн өрөөтэй байх ёстой.